Өрөмжлөгийн аюулгүй ажиллагаа 1-р хэсэг. Өргөмийн машины ажил эхлэхийн өмнөх тойрох үзлэгийг хэрхэн хийх вэ? Аюулгүй ажиллагааны нэг томоохон хэсэг нь тээврийн хэрэгсэлд тоногдох хөрөмжийн аюулгүй байдлыг бүрэн хангах явдал юм. Өргөмийн машины тойрох үзлэгийг ээлж эхлэхийн өмнө тухайн техникийн оператор бичлэн хийх үүрэг хүлээн. Өргөмжлөгийн машины ажил эхлэхийн өмнөх тойрох үзлэг нь дараах үндсэн 6 хэсгээс бүрдэнэ. Үүнд үйл ажиллагаа ба аюулгүй байдлын шалгалт, хөдөлгүүр болон компрессор, гидрийн систем, тоос цуглуулагч, гинж өгөлт болон чиглүүлэгч, явхад ангисан 6 хэсгийн шалгах үзүүлэлтийг бүрэн хангаснаар тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллах нөхцлөөр хангагдсны баталгаа болж тухайн ээлжид ашиглах боломжтой болох юм. Хэрэв үзлэгийн явцад аливаа эвдрэл гэмтэл илэрсэн тохиолдолд шуурхай ахлах ажилтнанд мэдэгдэн засварын хэсэгт шилжүүлэх зохицуулттай юм.